байгуулахыг бол одоо хувь гишүүнийхээ хувьд л дэмжинэ. Цаашлаад ер нь оптик гэрээтэй холбоотой асуудлуудыг бол ер нь бүгдийг нийлүүлэх хэрэгтэй. Энэ дээр ямар нэгэн байдлаар хин нэгнээс нууцлах үндсэн шалтгаан байхгүй гэж харж байгаа. Энийний ард магадгүй одоо олон тооны одоо үлэмж дүнтэй одоо мөнгө төгрөгийн асуудал яригдж байгаа. Тэгээ энийг ч гэсэн одоо энэ эргэлзээг арилгаж ил тод болгож одоо асуудлыг нэг тийш нь болох хэрэгтэй гэж харж байгаа. Үндэсний эслийн тэргүүн одоо өөрийнхөө албан банк дээр ер нь бол гарын үсэг цуглуулад явж байгаа гэсэн. Одоогийн байдлаар үндэсний эслийн дөрвөн гишүүн гарын үсэг зурцсан байна гэж. Энийг ер нь гишүүд ингээ урайлаад ажил хэрэг болгоод нээлттэй сонсголоо яарвчлах зүйтэй гэж таарч байна. За би бол одоо яг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан хэрэгслээр одоо мэдээлэлтэй л байгаа. Одоо ийм төр орой байгуулах албан бичиг. Би тэр албан бичигтээ өнөөдөр яг нэг албан байдлаар бол танилцаагүй байна, танилцуулаагүй байна. Үдэл баримтлал нь өөрөө ямар байгаа гэдэг агуулга хүрээг нь харж иж би дэмжинэ. Би түрүүний хэлсэн 5 энэ зүйлийг хамаарх хүрээний асуудлыг бол одоо дэмжинэ л гэсэн байр суурьтай байж. Сая 5 толгой төмөр замаас бод интернэшнл дансаар дамжаад 110 сая $5 дамжаад улс төрч тараагцсан гэдэг ийм мэдээлэл ерөөсөө байсан хүн хэлсэн шүү дээ. Ер нь энэ бод чинь бас авилгаалын нүүрсний асуудалтай холбоотой олон асуудал томилдог байгаа шүү. Энийг нийл тод яриа гэдэг юм чанаачлал гаргаад байгаа шүү. Тэрний сонсгол хэн ч төр орой байгуулагдах болов уу? Байгуулагдвал хэр хурдан ажиллаж болох вэ? Хуулийн хугацаагаар 6 сар гэж байдаг. Тэгээ энэ 6 сарынхаа хугацаанд байгуулагдаад одоо ажиллах болов гэж харж байгаа. За нөгөө талаас өмнө ч одоо би бас хэвлэл дээр тавьсан хэдэн одоо үндсэн гол шаардлага байгаа. Би энэ иргэдийг мэд хэрхээр хангаад байна. Хангасан бол энэ хэлсэн ярьсан зүйлүүдэд нотлох гэж. Жишээлбэл одоо инквайр сайд хүн алаа штатсан гэж олон нийтэд зарласан бол тэрийг нотлох ёстой. Оюун эрдэнэ гишүүн тэр $110 сая схем гэдээ яриад байгаа. Энийг нотлох. За $1 сая нь одоо тэр нэг нэр бүхий улсын хурлын гишүүн авсан гэж нэр хөстөр хэлчих шиг болсон лээ. Үлдсэн $109 сая тэгвэл одоо ямар усад авсан юм. Тэр саунд ч илүү хаан ч илүү машинаар ачиж авчаа тараагаад явсан гэсэн ийм мэдээллүүдийг бид нар өгсөн бол ардаас нэг нотлох үүргийг хүлээдэг байх ёстой. Аль аль нь. Тэгэхгүй тэгээд ингээд нэг сүр дүүлэнтэй баах юм ярьцдаг. Эргээгээд ард нь ингээд юм нотлогдож байгаа зүйл байхгүй байгаа нь өөрөө энэ нийгэм чинь болохгүй байхгүй чинь ёс зүйн зөрчил байхгүй юу. Тийм ээ? Өнөөдөр бид нар энэ одоо хэвлийнхэн тавхан сайн мэдж байгаа ш тэр худал мэдээлэл өгөх гүтгэх үлээ. Энэ заалт чинь үндсэн хуулийн цэцээр түтгэлцсэн байгааг далимдуулаад эсвэл ингээ бие бинийгээ гүтгээд яваад идэг юм уу? Хариуцлага хүлээхгүй гэдэг агуулгаар. Ийм байж болохгүй. Тэр хуулийн хариуцлага нь нэг талдаа байлаач гэсэн энэ нэгэнт бид нар энэ ярьсан зүйл олон нийтэд мэдээлсэн бол энэ талаараа бол нотлох үүргийг тухайн мэдээлсэн заавал хүлээдэг байх ёстой л гэсэн зарчимтай байж. Ер нь ногоон толгойд ярьсан том гэрээүүд дандаа ардаа ингээд олон жилийн дараа асуудал гаргалаа гэж тэрээр тэмдэг холбоотой асуудал одоо ч гэсэн газрын түвшинд яригдчих. Тэгэхээр энэ дээр юм манайх нөгөө дотроос одоо ийм асуудалтай тийм ажлын асуудалтай энэ салбар дээр эргээд хөрөнгө оруулалт төрж ирэх гэдэг асуудал юм байх бол. Тий хөрөнгө оруулалт өнөөдөр манайх шиг одоо баг хүн амтай улсад бол хөрөнгө оруулалтаа татаж оруулж ирэх асар хэцүү. Гэхдээ бидэнд өнөөдөр байгаа боломж нь юу гэхээр байгалийн байлиг байхгүй. Тэгээ өнгөрсөн оны төгсгөлөөр оюутлахоо сонсгол гээд одоо хийгээд төр орооны гишүүнээр би айлсан. Энэ дээр жишээлбэл олон зүйлүүдийг ил гаргаж тавьсан шүү дээ, тийм ээ. Одоо тэзүүгүү 10 жил явсан байна. Онтрэг бол одоо тусдаа гэрээ эрх зүйгээр явах хэвээр. Оюутлахын А лиценз гадны банкнд $4.4 тэрбум доллараар барьцаан тавигдаад $500 мянган төлөгцөө одоо $3.9 тэрбум үлдэгдэлтэй байгаа. 27 оны 6 сарын 30-ны өдөр энэ зээлийн гэрээ дуусж байгаа гэдэг. Гэх мэтлэн иймэрхүү зүйлүүд байж байгаа. Гэхдээ бид нар хөрөнгө оруулагчдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг бол барих ёстой. Гэтэл өнөөдөр хүндэтгэлтэй хандах зарчмыг барих ёстой гэж л иргэд маань өнөөдөр ногд ашиг авч чадж байгаа юм. Оюутлахоос хизээ одоо анхны гэрээ байгуулахад 2009 онд байгуулахад хизээнээс л ногд ашиг одоо хүртэнэ гэж ярьж илаа. Гэтэл өнөөдөр хэдэн он болчих вэ? 26 он. Цаашлаад хэдэн онд хүртэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсчээд байгаа дээр энэ асуудлуудыг бол одоо ярих ёстой. Гэхдээ одоо хууль зүйн хүрээнд өнөөдөр засгийн газраас 3 ажлын хэсэг байгуулагдаад энэ Рио Тинтотой одоо гэрээ хэлцээр хийгээ явж байгаа гэдэг агуулгаар бид бас тодорхой төвшөнд хүлээлтийн байр суурьтай ингээд хараад байж байгаа. Мэдээж одоо бас улс их орныг төлөөлөд байгуулагдаад ажиллаж байгаа засгийн газар түүнээс байгуулагдсан ажлын хэсэг нь тодорхой одоо бас иргэдэд төлөөлж ажиллаж байгаа учраас тэрэнд нь одоо хүндэтгэлтэй хандаа тодорхой төвшөнд хүлээгээд ингээд харцнаад байж байна. Эрхтэн эдис шилжүүлнээс тухай хуулийн асуудал одоо өнгөрсөн хугацаанд ингээд айгүй доонор ухаан хугацаанд хийж байгаа. Хуулийн одоо юм чинь тухайд нэг ярих таас хүмүүс сарын өмнө нэг доонор 3 million шиг авуулаа. Одоо энэ
хурал дээр хэлцэж байгаа энэ хуулиар энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна? За ер нь бол анхдагч хууль. 1996 онд анх Монгол улс анхны эргэтэн шилжүүлэх мэс заслыг хийснээс өдгөө 30 жил болж байгаа. 2018 онд цусны донорын хуулинд тодорхой хэдэн зүйл заалт тусгаж одоо энэ харилцааг зохицуулж ирсэн. Энэ харилцаа нь өөрөө дутмаг байсан учраас өнөөдөр магадгүй тэр Бачлан эмчтэй холбоотой нөхцөл байдал үүсч одоо өнгөрсөн хугацаанд хуулийн хэлтийн байгууллага шалгагдаад эцэст нь бол ингээд цагаатсан. Тэгээ энэ бүгдийг бол энэ анхдагч хуулиараа бол их зүүн нарийн зохицуултыг хийсэн. Дээр нь Стамбулын тунхаглал гэж одоо тунхаглал Монгол улс өөрөө нэгдсэн орсон. Энэ тунхаглалын одоо зүйл заалтын одоо 90 орчим хувь нь одоо манай хуулинд нийцээд явж байгаа. Өнөөдөр хүлээлгэнд бол одоо 1044 хүн хүлээлгэнд байж байна. За нэг амьгууд донороос бол одоо 8 хүнд амьдрал бэлэглэх юм боломжтой гэсэн юм сайхан буянтай зүйл байдаг. Тэгээ өнөөдөр энэ иргэдэд зөв ойлголтыг өгөх соён гэгэрүүлэх чиглэлээр бас нэлээд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, төрийн захааны байгууллагууд нь хамтраад одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хуулийг бол батална. Баталсны ардаас бид нар хуулийн хэрэгжилтийг илүү томрон болгох, амь оруулах зорилгоор одоо бас тасралтгүй соён гэгэрүүлэх ажлыг хийж явах ёстой гэж харж байгаа. Тэгээ өнөөдөр одоо тэр 1044 хүний чагсаалт бол одоо бурхны оронд очиж л одоо буурж байгаа болохоос эргэтэн шилжүүлж амь аврагдаж одоо энэ асуудал буурж байгаа та өнөөдөр байхгүй байгаа. Манай хууль бол бас нэлээд алсыг харж дэвшилтэд одоо асуудлуудыг нэлээд суулгасан. Дээр нь өнөөдөр дэлхийн 220 гаруй улсаас 93 улс нь эргэтэн шилжүүлэх мэс заслыг хийдэг. Энэний нэг нь бол Монгол улс. 93 улсын 90 тусдаа зохицуулалттай хуультай бол 3 нь хуульгүй. Тэгэхээр өнөөдөр энэ хууль бол яаралтай одоо баталж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Өнөөдөр эргэтэн шилжүүлэх төвөөгөө 1-р эмнэлгийн донд одоо бид нар барилгын ажил нь явагдаад дуусж байгаа. За энэ ингээ ашиглалтанд орсноор бол одоо жишээлбэл одоо бөөрийн дутагдлалд орсон бөөр хүлээж байгаа хүн гэхэд 7 хоногт 3 удаа диализ аппаратанд орж байгаа. 1 дахь, 3 дахь, 5 дахь гэдэг. Тэнгүүд 2 дахь, 4 дахь гэдэг ингээд 2 өдөр нь одоо бусад эрүүл мэндийн үйлчилгээ авах юм боломжтой 2 өдөр байдаг. Гэтэл тэр өдрүүд нь шинжилгээний цаг олддог байх жишээ нэ тийм ээ. Гихмишлийн ийм саад бэрхшээлүүдийг одоо нэгдсэн төв байгуулж одоо энэ асуудлыг шийдэж зохицуулна гэсэн юм ирмэлзэлтэй. Дээр нь өнөөдөр Монгол улс эргэтэн, эд, эс гэсэн гурвангийн шилжүүлнээс суулгадаг юм улс байгаа учраас одоо бид нар энэ хууль эрх зүйн орчныг яаралтай баталж хэрэгжилтэнд нь одоо бас онцгой анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна л гэж байна. Чухал асуудал өндөгдөж шүү дээ. Одоо ингээд амьгууд онороос эрхтнийг авч шилжүүлэхдээ нөгөө даалгавар шүрмэс судсыг нь бас авах та арга ирээсэн зөвшөөрөл авах гэдэг асуудал ирж байгаа. Одоо Бачлан эмчийн кейс дээр бас энэ асуудал хөндөгдсөн шүү. Тэгээ одоо шүрмсийг авахдаа заавал ястаа авч ижил тэр чинь цаашаа шилжүүлэн суулгах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хуулийн заалтан дээр өөрөө юу гэж орох вэ? Нөгөө ойр орчмын эдтэй нийлүүлж бүрдүүлбэрийг гэж зааж оруулж өгч байгаа. Тэгэхээр одоо яг энэ Бачлан эмч тохиолдсон кейс нь бол энэ байхгүй. Шүрмэс аавна гэхээр ганцхан шүрмсийг авчихна гэж ойлгож ийл чинь цуг ястай нь авч иж дараагийнхаа хүнд очиж одоо суулгах юм мэрэгжлийн боломж нь өөрөө тийм байд юм байл л дээ. Тэгээд энийг өнөөдөр бид нар бас энэ хуулиндаа яг бүрдүүлбэр хэлбэрээр цогц хэлбэрээр ингээд хамаарна гэсэн байдлаараа хуулиндаа тусгаад өгсөн байж.